Та Гимлан уулсын дундах шуудын дуугаар сэрж хүйтэн агаар нарны анхны туяанд биеэ сунгаж йог хийн гэж төсөөлтөө. Энэ ичтэй газарт йог хийх нь үнэхээр үзэсгэлэнтэй. Бас их аз завшаантай мэдрэмж. Энерги нь шаалгүй илүүгүй. Энд ирээд би утсаа, компьютераа бүрэн унтраасан. Бусдаас өдөр тутмын амьдралаасаа тасарч яг өөрийнхөө дотоод сэтгэлдээ ойр байхыг хүссэн. (2016) онд анхны йогийн багшийн сургалтаа хийхээр ирснээс хойш энэтхэг гэдэг энэ гайхамшигтай улс миний сэтгэлд онцгой ариун газар болж үлдсэн. Энэхүү 10 жилийн дараа эхнэр, ээж, менежер, коуч, хүн гэсэн тодорхойлолттой иргэн ирэхтэй энэ нэг сарын хугацааг өөрийгөө гүн эргцүүлэх мөч болгохыг хүссэн. Энэ удаа би дэлхийн йогийн нийслэл гэгдэх Ришикеш хотод 10 жилийн өмнө сурч байсан тэр сургуультай агсан шатны йогийн сургалтад үрэхээр ирээд байна. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл байлаа. Say hi. This is a day number 1. Өглөөний 5:30 дэлхийн намгүн тэнгэрийн хаяа цааж эхэлж байна. Шууны жиргэх дугаар сэрээд аажуухан босоод йогийн номнуудаа тэмдэглэлийн дэвтрээ ойр зүрийн зүйлсээ бүгдээр ингээд аваад өглөөгөө эхлүүлж байна. Хамгийн эхлээд нэти буюу бүлийн давстай усаар хамраа цэвэрлэдэг. Энэ нь амьсгалын суугаа цэвэрлэж, йог бясалгал хийх, оюун санааны бүрдлийг бий болгож байна гэсэн үг. Дараа нь би ангийнхантайгаа гадаа зүлхэнд Химлайн уулсын дунд суугаад өглөөний мантрагаа уншиж гүн бясалгалаа хийнэ. Vasate Lakshmi Paragre Vasate Lakshmi Armanthe Saraswati Өглөө болгон ийхүү бясалгалаар мантрагаар хэлдэг. Энэ удаа би мантра чантингд үнэхээр их дурласан.
You guys, I haven't seen it for so long. It's impossible. Бясалгалын дараа бид халуун цай уунгаа шинэхэн танилцсан найзтайгаа уулзсан. Бид нар инээж хөөрч хөөрхөн яриа өрнүүлэн бид нар ангидаа 8 болтна байсан. 8 өөр улсын 8 өөр гоё ертөнц яг нэг мөчөд яг нэг зорилготой уулзцаасан. Бид нар бүгдээрээ сургалтынхаа явцад найзлахаас гадна амьдралын найз нар болж сацгаасан. За дараагийн 90 минут бол Аштанга Виньясагийн йогийн дасгал. Бие сэтгэл оюуныг үнэхээр их сорьсон хүчрхэг урсгал дасгал. Би йогийг 17 жил хийж байгаа. Эхний хэдэн жилүүддээ арай илүү хүчрхэг Аштанга Виньяса гэх йогийн урсгалаар хичээлдэг байсан бол сүүлийн 5 жил 2 хүүхдэд төрүүлсний дараа йогийн хөдөлгөөн маань илүү зөөлөн урсгалд шилжсэн. Хамгийн бага охин маань дөнгөж 1 нас хүрч байгаа болохоор эхэндээ яг энэ хүчтэй Аштанга Виньяса хийхэд бид минь маш амаргүй байсан. Гэхдээ өдөр бүр багаар тууштай хичээснээрээ сүүлийн 7 хоног гэхэд би маань маш хүчтэй, тэнцвэртэй, маш уян хатан болсон байсан. Яг энэ бичлэг бол бидний хамгийн сүүлийн хичээлийн бичлэг байсан. Сүүлийн хэдэн хичээлүүд дээрээ Аштангагийн primary series-ийг бүрэн дуусгаж чадсан миний хувьд хамгийн том амжилт байсан. За тэгээд йога хийж дуусаад шалгаагаасаа инээмсэглэл дүүрэн аз жаргалтай гэх чинь гарч ирдэг. Манай найз энэ мөчийг гэрэл зурагт ингээд дурсгал болгоцсон байсан. Breakfast time. Namaste. Hariom. Одоо ингээд өглөөний цайнд явах цаг манд боллоо. Бид нар найзуудтайгаа инээмсэглэн өглөөний хоол руугаа алхах замдаа уулын агаар, нарны дулаан, амьд оршлоо бүгдээр ингээд мэдрэн талархан өглөөнийхөө цаг идэхээр бүгдээрээ хамтдаа алхдаг. No, say hi to the camera. Meet our chef, Anilji. Yeah, you also come. Oh, Please, auto mode and come. oh, come on in. Come on, come on. Say hi to the Come camera. on. This is our philosophy. I'm today. all sweaty now, I'm all Namaste. I'm just making a very little videos of capturing what we do every day. Okay. So it took us 2 hours to get to the dining hall. Good. Thank you so much for the food. Yeah. Namaste. Welcome. Thank you Namaste. so much for the wisdom. Okay. Thank you. Everything. Бид нар өглөөний хоолоо газар хөлөө завлж суугаад зөөлөн амттай, биед тижээлтэй, сэтгэлд
50 мэдрэмж өгдөг Sattvic гэдэг хоолоор хооллосон. Дараа нь өөрсдийнхөө аяг тавнуудыг угаана. Энэ мөч миний хувьд хамгийн их талархвартай. Ухамсарт амьдралын тухай сануулга болсон маш гоё мөч байсан. Өглөөний цагаан уучаа дараагийн хичээл хүртэл бид нарт ойролцоогоор 45 минутын хугацаа байдаг. Look, our food is here. Rice. Chapati rice. Тэгээд бид нар бүгдээрээ кафе руугаа хамтдаа алхаж байна. Яг ингээд алхаж явхад ихэнхдээ луус гэдэг амьтан бидний идэж байгаа хоол, хэрглэж байгаа бүх зүйлийг Ришикеш хотоос уулын дээр байгаа энэ ашрамлан маань ойролцоогоор 30-аас 40 минут нуруунд дээрээ ингээд энэ үүрээд ирж байгаатай маш их таардаг. Chai. Yes, chai time. Chai. Тийм болохоор зөвхөн хөлөөр ирдэг маш их боломжгүй энэ газар бид нар үнэхээр ганц ч будааны ширхгийг идэхгүй орхиж чаддгүй юм билээ. What are you having for breakfast? Abhishek and Amit. Бидний хамтдаа цуглардаг хамгийн их аз жаргалтай мөчүүдэд өнгөрөөдөг кафе маань. Найз нартайгаа, багш нартайгаа нийлж тойрч сууж байгаад номоо уншин, тэмдэглэлийн дэвтрээ хөтлөн. Шинэхэн танилцсан найзуудтайгаа бас багш нартайгаа хуваалцгын яриа маш гайхамшигтай зөвхөн өнөөдрийн тухай биш, амьдрал, мөрөөдөл, өөрийгөө хэрхэн нээсэн, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх гээд маш гайхамшигтай гоё яриануудыг бид нарын дүүрнүүлсэн. За ингээд өнөөдрийн аялал маань энд хүрээд өндөрлөж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Дараагийн видеогоор үлдсэн аяллаа та бүхэнтэйгээ хуваалцсан. За бүгдээрээ дараагийн видеогоор уулзцгаая. Oh my god, guys. If this is not a paradise, then where is a paradise?